31-р бүлэг. Уулан дээр сургаал. Христ үгээ заахын тулд зөвхөн өөрийн дагалдагч нараа маш зөөн өдөө цуглуулдаг байв. Тэрээр зөвхөн амьдралын замыг таньж мэдсэн хүмүүсийг сонгож үгээ заадаггүй байлаа. Есүс харанхуй бүтүүлэг төөрөлцөн хүмүүст хүрэхийн тулд ажиллаж үйлчилдэг байв. Тэрээр үнний сургамжуудаа ойлголт нь харанхуйсан хүмүүст хүрэхийн тулд зааж сургадаг байжээ. Христ бол өөрөө үнэн билээ. Түүний мудар нь ивэлийг хайрлахаар байнга бэлэн байдаг. Тэрээр өөр дээрээ ирсэн хүмүүсийг анхааруулах, урайлах, урамшиглан үгсээрээ дамжуулан өндөр дүрмжлэн сэхээрүүлэхийг эрмэлздэг байжээ. Уулан дээр түүний сургаал юун түрэн онцгойлон дагалдагч нарт нь зориулагдсан байсан боловч өөр олон хүн тэрхүү сургаалыг сонсох боломжтой байв. Есүс иш нараа дуудан ивэл булгасныхан дараа тэдэнтэй хамт тэнгисийн эрэгт очив. Өглөө эрт тэдэнд олон хүмүүс цугларч эхлэв. Галилийн байнгын цуглардаг хүмүүсээс гадна энэ удаа юудэчүүд тэр байтугай Иерусалимаас хүртэл хүмүүс ирсэн байлаа. Мөн Юдагийн урд хэсэг болох Декаполис, Идуми, Түүшлэн газар дундын тэнгисийн эрэг хавийн Тир болон Сидон, Финикээс олон хүмүүс цугларчээ. Түүнийг сонсохоор бас өвчнөө эдгэлэхээр иржээ. Түүнээс хүч гарч бүгдийг эдгэж байсан учраас цугласан бүгд түүнд гараа хүрэг хийж чармаан байв. Нуурын давчуу эрэг дээр цугласан улс бүгд суугаад ч бүхэл зогсоод ч Есүсийн дуу хоолойг сонсохын тулд багтахааргүй байсан тул Есүс тэднийг дагуулan уулууд өндөрлөг газар гарав. Ингээд цугласан олныг бүгдийг нь нэг газар цуглуулж болох өндөрлөг газрыг сонгож аваад Есүс зүлгэн дээр суусан ба түүнийг дагалдагчид болон цугласангүй болох хүмүүс түүнийг дуурайг сууцгаав. Шавнар нь ямагт Есүсийн дэргэд суунаа. Хүмүүс Есүс рүү байнга зүтгэж шахах боловч шавнар нь олны хүлд дарагдан багшаасаа холдож болохгүй гэдгийг сайн ойлгож байв. Тэд багшийнхаа үгнээс нэгийг ч гээгүй сонсохын тулд ямагт дэрэгдэн байх авай. Тэд үннийг олж мэдэх хүсэл тэмүүлэлээр ямагт ангаж цангаж явсан бөгөөд тэр үннийг бүх ард түмэн хийгээд бүх үеүүдэд нээж өгөх ёстой гэдгийг сайтар ойлгож байлаа. Юр бусын байдал үүсэж болзошгүй гэсэн бодолдоо автсан тэд ойртон цугларч багшигаа хүрээлэв. Тэд удахгүй шинэ хаанчлал мөтгөн тогтно гэдэгт итгэж байсан учраас өглөө эртлэн энэ тухай мэдэгдэл хийх болно гэж бодцоожээ. Цугларсан хүмүүс ч түүнийг юу гэж айлдах болох хэмээн найдлага тавин хүлээн суув. Хүмүүсийн царайг харуул бүгд л сонирхон хүлээж буй байдал нь илт. Тэд уулын хэрийн ногоон дээр сууж Тэнгэрийн багшийнхаа сургаалыг аниралн чагнахаар суух үед тэдний бодол санаа ирээдүйн алдрын тухай өөдрөг бодлоор дүүрэн байв. Энэ занар драмчуудыг ялан дээж дэлхий дээрх аваа их эзэнт гүрний баялагийг эзэмших тэр өдрийг дэсэн ядан хүлээж буй хуулийн багш нар хийгээд фарисеучуд ч бас байлаа. Ядуу тариачид болон загасчид нь мөр оромжоо сайжруулах, үл залгах, төдий хоолоо аривжуулах, хүнд хүчээр хөдөлмөрөө хөнгөвчлөх, гуйланчлалын өмнө айж имэн сэтгэл замнахгүй болох тийм өдөр ирнэ гэсэн баталгааг хүлээн найдаж байв. Христ өдөр шөнөгүй өмсөж шүн нөмөрдөг хэр даг болсон хувцсыг нь эдэрхийлэн дарлагчдын гой сайхан хувцаар сольж өгнө гэж тэд итгэж байлаа. Эзний ивэлээр Бурхны сонгосон ард түмэн болсон Израиль бүх ард түмнүүдийн өмнө хүнлэгдэж Иерусалим Даян дэлхийн хаанд улсын нийслэл болон мандан гэсэн омог бахархал тэдний зүрх сэтгэлд оволцсон байжээ. Христ дэлхийн агуу байлыг хүсэн мөрөөдөж буй итгэл найдварыг нь гонсойлгосонгүй. Ууланд сургаал айлдахдаа тэрээр цугласан олонд өөрийн хаанчлалын тухай болон зан чанарын тухай зөв төсөөллийг өгч тэдний гаж буруу ойлголтыг залруулахыг хичээж байлаа. Гэвч тэрээр ард түмний төөрөгдлийг шууд шүүмжилсэнгүй. Гэмнүглээс болоод дэлхий хөөрхийлөлтөй болсон хэдий ч тэдний зовлон зүтгүүрийг ард түмэн тодорхой хэлж өгөх зорилготой байсангүй. Христ тэдний мэдэж байсан бүхэнтэй харьцуулашгүй сайхан зүйлсэд анхаарлыг нь хандуулав. Тэрээр Бурхны хаанчлалын талаарх үзэл бодол төсөөлөлтөд нь маргаж мэтгэлцэлгүйгээр энэ хаанчлалын ямар байдалтай болох талаар бие тааж дүгнэлт хийх боломжийг тэдэнд олгож энэхүү хаанчлал руу хэрхэн орох нөхцөлийг зааж өгөв. Түүний заасан үнүүд Есүсийг дагаж байсан тухайн үеийн хүмүүсээс дутахгүй өнөөгийн бидэнд ч гэсэн чухал билээ. Бурхны хаанчлалын үндсэн зарчмуудыг бид тухайн үеийн хүмүүсээс илүүтэйгээр таньж мэдэх шаардлагатай. Уулан дээр
Христийн хүмүүст хэлсэн анхны үгс нь ерөөлийн үгс байв. Аврагдах хэрэгцээгээ мэдэрсэн хийгээд сүнслэг байдлаараа ядуу гэдгээ мэдэрсэн хүмүүс аз жаргалтай юм. Сайн мэдээ ядуус тунхаглах учиртай. Сайн мэдээ эхэмсэг бардам болон юугаач гачигдаж дутагдаагүй өөрийгөө баян гэж боддог хүмүүст биш. Харин номхон даруй гимнүгэлтэд гимшиж буй хүндэл ойлгогдох болой. Гимнүглийн төлөө цорын ганц их булан нэгдсэн бөгөөд гагцгүй сүнсэн дотроо ядуу хүмүүс л түүнээс хүртэж чаднаа. Бардам хүн авралыг олж авах гэж хичээх боловч бидний деваажинд орох эрх, деваажинд орох боломж, чадвар маань зөвхөн Христийн зөв шударга байдлаас бий болох боломжтой. Эзэн альва хүн өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрж, өөртөө хэд найдсан зангаасаа салж, Бурхны удирдлагад бүрэн өөрийгөө даатгахаас нааш гимнүглээс нь ангааж чадахгүй. Гагцхүү үүнийг хэрэгжүүлсэн цагтл тэрээр Бурхны бэлгэлхийг хүсэж байгаа хайрын бэлгийг хүлээн авч чадах юм аа. Ариун хэрэгцээгээ мэдэрсэн хүнээс Бурхан юугаач нууж хаахгүй. Ийм хүнд бүрэн төгс бүхэн оршдог. Бурхан руу ямар ч хязгаарлалтгүй очих боломжтой болно. Мөнх амьдрагч түүний нэр нь ариун бөгөөд өндөр дүргэмжлэгдсэн нэгэн үүнийг айлдав. Бид орд нэгний сүнсээ сэргэж гимсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гимжсэн болон даруй сүнстэй хүмүүстэй хамт өндөр ариун газар оршдог гэж айлцсан. Гашуудж буй хүмүүс өрөөлтэй. Учир нь тэд тайвшрал авах болно. Христ эдгээр үгсээрээ гашуудах үйл хэрэг нь гимнүглийн гим бурууг ариусгадаг гэж заагаагүй билээ. Тэрбээр хуурмаг үн цэнгүй гашуудлыг хүлээн зөвшөөрч сайшаадаггүй. Түүний өгүүлж буй гашуудл нь гунж гутарч зовж шаналж байгаа мэт царай гаргах байдал биш юм аа. Бид гимнүглээс болж гашуудж байгаа боловч Бурхны хүүхдүүд байх эрхэм давуу чанартай болсондоо баяртлах ёстой. Бидний хийсэн бузар муу үйлс өөрсдөд маань муу үр дагавар авчирсан учраас бид гуниглан шаналдаг боловч энэ бол гимшил биш юм аа. Гимнүгэлдээ жинхэнэ ёсоор зовж шаналж байгаа байдал бол ариун сүнсний нөлөөний үр дагавар билээ. Аврагчийг доромжилж гомдоосон бидний талархалгүй сэтгэлийг ариун сүнс танилцуулж өгдөг бөгөөд бидний гимнүглээ гимшин загалмай хөлд очиход чиглүүлдэг. Гимнүгэл бүрээс болж Есүс шинээр зовж шаналж байдаг. Бид загалмайд зовлогдсон нэгэн рүү харах бүрийд түүнийг зовоосон гимнүгэлдээ шаналж нүгэл бүхэн Есүсийг ахин дахин шархлуулдгийг ойлгох болно. Ийм гашуудал гимнүглээ орхиход нөлөөлдөг. Дэлхийн хүмүүсийн гашуудан гунхарахыг сул тал арчаагүй дорой байдал гэж үзэж болох боловч энэ нь гимшиж буй хүнийг юугаарч салжгүй нэгт холбоотой болгох мөнхийн нэгэнтэй холбох хүч болдог. Гимнүгэл үйлдэх болон сэтгэл зүрэх хатуурсны улмаас алдагдсан уучлал нэгүүлсдийг Тэнгэр элч нар буцааж өгдөг болохыг энэ хүч харуулдаг. Гимнүглээ гимшиж буй хүний нулимс бол ариун нэгний цацруулах гэж буй нарны гэрлийн өмнөх борооны тусал билээ. Ийм гашуудал зүрх сэтгэлийн ангааг тайлах амьд бол их булаг болох баяр хөөргийг авчирдаг юм. Чи бидний дуу хоолойг дагаагүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр. Би хүчин Тэнгэрийн хааны ордонтой холбоо тогтоосныг харуулах шинж тэмдэг юм аа. Эзэн хэдийгээр өргөмжлөгдсөн боловч дорд хүнийг харж ханддаг. Христийн даруй төлөв болон номхон зураг сэтгэлийг эзэмшсэн хүмүүсийг Бурхан хайрлан инэрдэг. Дэлхий дахин ийм хүмүүсийг үдэн ядах боловч тэд Бурханы мэлмэд агуу үнэтэй билээ. Зөвхөн ухаантай өглөөгч хүмүүс Тэнгэрийн хаан тусад орох эрхийг авахгүй. Мөн ажилсаг хичээнгүй барагдашгүй их эрч хүчтэй байнгын хичээл зүтгэл гаргаж буй хүмүүс л Тэнгэрийн хаан тусад орохгүй. Христтэй хамт байхыг ямагт хүсч ирмэлцдэг буюу сүнсэн дотроо ядуу зүрх сэтгэлтэй Бурхны хүслийг хэрэгжүүлэх цорын ганц хүсэл зорилготой тийм л хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орох хангалттай эрхтэй байх юм аа. Ийм хүмүүс Бурхны хурганы цусаар хувцаа угааж ариусгасан хүмүүс байх болно. Тиймээс тэд Бурхны сэнтийн өмнө байдаг бөгөөд түүний сүм дотор өдөр шөнөгүй түүнд үйлчилдэг юм. Зөвхт байдлын төлөө өлсөж цангаж хүмүүс өрөөлтэй. Өөрийнхөө үн цэнгүй дутагдaltaй байдлыг мэдэж буй хүн зөвхт байдлын төлөө өлсөж цангах бөгөөд ийм хүсэл нь талаар өнгөрөхгүй билээ.
Зүрх сэтгэлдээ Есүс зориулан орон зай бий болгосон хүн түүний хайрыг мэдэрдэг. Бурхантай адил зан чанартай болохыг хүсч буй хүмүүсийн хүсэл биелэх болно. Есүс рүү тэмүүлж буй хүнийг ариун сүнс дэмжиж туслахгүй орхино гэж үгүй. Ариун сүнс Христийн зан чанаруудыг авч тухайн хүнд таниулдаг. Хэрвээ хэн нэгэн Христэд анхаарлаа төвлөрүүлсэн байх юм бол ариун сүнс тухайн хүнд Христийн дүр төрх төлөвштөл түүнд үйлчлэх болно. Хайрын ариун чанарууд зүрх сэтгэлийг өгөөмөр болгож илүү өндөр оргилд хүрэх чадварыг өгч Тэнгэрлэг зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж бүрэн төгс байдлыг олж автал бууж өгөхгүй. Зөвхт байдлын төлөө өлсөж сангагч хүмүүс өрөөлтэй. Учир нь тэд хангалуун болох болно. Энэрэнгүй хүмүүс өршөөл инэрлийг хүртэж зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс Бурхныг харах болно. Аливаа бузармуу санаа бодол хүний сэтгэлийг бузартуулдаг бөгөөд ариун сүнсний нөлөө мэдрэмжийг алдагдуулдаг юм. Бузар бодол мөн сүнслэг харааг сохолсноор хүмүүс Бурхныг олж харж чадахгүй болдог. Эзэн нүглийг гэмшиж буй хүний уучлах чадвартай ба уучладаг. Хүн хэдий уушлагдаж өршөөгдсөн хэдий ч зүрх сэтгэл нь бузартан дороодсон байдаг. Сүнслэг үннийг таньж мэдсэн хүн альва бузармуу бодол санаа үг хэлээс аль болох зайлсхийх ёстой. Христийн үг бие махбодын хувьд бузраас ангид байх төдийгүй юудэчүүдийн ихэд чанд хатуугаар зайлсхийдэг ёс заншлын бузартлуудаас ангид байхаас илүү зүйлийн тухайч өгүүлж буй хэрэг юм аа. Бие тоогцан Бурхныг харахад саад учруулдаг. Харгас хатуу хараамай бодсон хүн Бурхныг өөр шигээ боддог. Бид ийм төсөөлүүдэд даван гарч чадаагүй цагт чухамдаа бидний хайрлагч нэг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй. Гагцхүү өөрийгөө огоорогч даруй төлөв хийгээд итгэлтэй хүн л өрөвч нэгүүлсэнгүй уурлагтай удаан ба инрэл хайр үннээр бэлхам Бурхныг олж үзэх болоо. Амар тайвныг тогтоогч хүмүүс өрөөлтэй. Христийн амар тайван байдал үнэн дээр суурилсан байдаг юм. Ийм сэтгэл Бурхантай эв нийцэлтэй байдаг. Дэлхий дахин Бурхны хуйтай байнга дайсагнаж байдаг. Гим нүгэлтнүүд бүтээгчтэйгээ дайсагнснаар өөр хоорондоо ч мөн дайсагналцдаг. Харин дуулаач таны хуулийг хайрлагчид агуу амгалан байдаг бөгөөд тэднийг бүдрүүлэх зүйлч байдаггүй хэмээжээ. Хүмүүс амар тайвныг өөрсдөө хүч бололцоогоор бий болгож чадахгүй. Хувь хүмүүсийг юм уу эсвэл нийгмийг бүхэлд нь ариусгаж өндөр дөрвөг төлөвлөгөө амар тайвныг үүсгэн бий болгож чадахгүй. Учир нь тэд хүмүүсийн сэтгэлд хүрч чаддаггүй. Жинхэнэ амар тайвныг бүтээж түүнийг өөр доршин тогтоход нөлөөлж чадах цорын ганц хүч нь Христийн өршөөл нэгүсэл юм аа. Энэ хүч хүний зүрх сэтгэлд оршин бий болсон бол хэрүүл маргаан тэмцлийг үүсгэж бузар муу хүсэл зорилгыг хөөн зайлуулдаг. Өргөст бутны оронд нарс, халгаан оронд мэрдэл ургана. Мөн зүрх сэтгэлийн зилүүд газар болон цүл баярлан сарнайн цэцэг мэт дэлгэрнэ. Хүмүүс эдгээр зургаалыг сонсоод алмааран гайхав. Эдгээр өгсөн фарисеучуудын заавар зөвлөгөө болон тэдний амьдралаас тис сур байсан юм. Энэ ертөнцийн эд баялагийг эзэмшиж нэр төр алдар хүндтэй байхыг тэд ад жаргал хэмээн итгэж байлаа. Сайхан зан чанарыг нь олны өмнө магтаж мэрэгэн зэцэн амьд итгэл бишрэлтэй хэмээн дүгийлгэж хүндэт багшаа гэж хэлүүлэх нь маш тааламжтай зүйл байв. Тэд энэ бүхнийг ад жаргалын хоригл гэж үздэг байжээ. Гэтэл Есүс ийм хүмүүс ердөө дэлхийн ашиг хонжоо нэр хүндээс өөр юу ч олж авч чадахгүй гэж хуран цугласан олонд мэдэгдэж байсан. Тэрээр бүхнийг тодорхой ярьж хэлсэн хүмүүс түүний хэлсэн үгэнд итгэж үнэмшсэн байсан. Хүмүүс үг дуугүй эмээн сонсож зүрх сэтгэлд нь эмээх байдал төрж бие рүүгээ эргэлзсэн байдлаар харж эхлэв. Энэ хүний сургаал үнэн аваас тэдний хинэн аврагдах болж байна вэ? Энэ хүн Бурхны сүнсээр удирдуулсан аимшигт багш юм байна гэж олон хүмүүс итгэж түүний үгийг Бурхны үг хэмээн бодцгоо. Жинхэнэ аз жаргал гэж юу болох? Тэр аз жаргалд яаж хүрэхийг Есүс тайлбарлаад Бурхны сонгосон багш нар болохын хувьд дагалдагч нараа бусдыг зөвхт байдалд болон мөнхийн амьдралын замаар дагуулахыг үүрэг болгосон билээ. Тэдний өв гашуу гутрал гуниг хүлээж байгаа. Тэд ихээхэн эсэргүүцэлтэд тулгарх болно гэдгийг Есүс мэдэж байлаа. Тэд бас доромжлуулна. Тэд гэрчлэлийг няцааж эсэргүүцнэ гэдгийг ч бас Есүс мэдэж байв.
Үгийг нь анхааралтай сонсож буй эдгээр даруй төлөв хүмүүс Бурхны ажлыг гүйцэтгэх үедээ гүтгэлэг, доромжлол, шалгалт, сорилтод өртгөөс гадна хорогдож, тамлуулж өөхөх хүртэл аюулт ертөнө гэдгийг Есүс сайн мэдэж байлаа. Зөвхт байдлын төлөө авч өгсөн хүмүүс өрөөлтэй. Учир нь Тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар өрөөлтэй. Тэнгэр дэх шагналт нь агуу учир баярлцгаа. Мөн баяр хөөртөө байцгаа. Учир нь та нараас өмнө байсан иш зүйлэгчдийг тэд ийхүү хавцсан юм. Дэлхийн гим нүглийг хайрлаж зөвхт байдлыг үзэн яддаг, тийм ч учраас Есүс дайсагнадаг. Түүний хязгааргүй их хайр инэрлийг үзэн ядагчид Есүс Христийн сургаалыг амар тайвныг алдагдуулж байгааг мэдрэх болно. Христийн гэрэл гэгээн тэдний нүглийг халахлан алдаж буй харанхуйг сарниулж гим нүглээ гимших шаардлагатай байгааг нь мэдрүүлнэ. Ариун сүнсний нөлөөнд автагсад өөртөөгөө тэмцэж эхлэх болно. Харин гим нүгэлтэйгээ зууралсан хүмүүс үнэн хийгээд үнний төлөө өвчтөй тэмцэлтэй. Ийхүү дайсагнал үүсэж ард түмний амар тайван байдлыг алдагдуулсан хэмээн тэд Христийн сургаалыг дагагчдыг буруутгадаг. Үннийг эрхэмлэгчид бурхантай дотн нөхөрснөөс болж дэлхийд тэднэр дайсагналыг үүсгэдэг. Тэд Христийн гэн буруутныг буруутгасан буруутгалыг үүрэн авч явах хүмүүс билээ. Тэд дэлхийн хамгийн эрхэм хүмүүсийн замаар замандаг. Тэд уйтгар гунигтайгаар бус харин баяр хөөртэйгээр хавчлах дарамтыг угтан авдаг билээ. Хатуу ширүүн сорилт бүр тэднийг ариусгах Бурхны арга хэрэгсэл болдог бөгөөд тэрбээр тэднийг Бурхны хэрэгт үнэнч хүмүүс болгодог. Зөрчилдөөн бүр үнний төлөх агвайх тэмцэлд нөлөө үзүүлж зөрчил тэмцэл бүр ялалтын баяр баясгалан улам ихээр нэмэгдэхэд тус болно. Үүний үр дүнд Христийн сургаалыг дагагчид итгэлийн сорилт гаргаж буй төвчээр бүрийг ямар нэгэн аюун шигт айж эмэх зүйл хэмээн үзэж түүнээс зайлсхийгээс илүү баяр хөөртэйгээр хүлээн авах болно. Дэлхийн өмнө гүйцэтгэр хүлээсэн үүргээ биелүүлж Бурхны хайр инэрлийг хүртэхийн тулд Бурхны зарцнаар юунаас ч айж эмэн татгалзаж түтгэлзэлгүйгээр өөрсдөд даалгасан үүрэг бүрийг чин үнээр гүйцэтгэх болно. Есүс шам нартаа та нар бол газрын давс юм гэж хэлсэн. Хавчлаг гадуурхалтаас мултрахын тулд дэлхийгээс өөрийгөө хүндэрүүлж болохгүй. Давс бол Бурхны хайр ивэл дэлхийг бузар мууд автагдан доройтхоос хамгаалж байхын тулд та нар хүмүүсийн дунд ажиллаж амьдрах ёстой. Ариун сүнсний нөлөөг мэдэрч нөлөөг нь зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрсөн хүмүүсээр Бурхны ивэл хайр бусдад түгээгдэн дамждаг. Хэрвээ дэлхий дээрх Бурханд үйлчлдэг хүмүүсийг дээш авч яваад Бурхны сүнс хүмүүсийг орхин явах юм бол сатааны үр дагавар дэлхийг бүхэлд нь хоосруулж сүрэлд аваачих болно. Бузар муу хүмүүс өөрсдийн үзэн ядамж хавчин гадуурхаж байгаа Бурхны ард түмэн дэлхийд оршин байгаа учраас амьдрал нь бүх төрлийн ивэл хайраар дүүрэн байгааг ухаардаггүй. Гэхдээ Христэд итгэгчид ердөө нэр төдийл байх юм бол чанараа алдсан давстай адил болно. Яагаад гэвэл тэд дэлхийд дахинд сайн нөлөө үзүүлж чадахгүй. Тэд Бурхны тухай буруу төсөөлөг өгдөг учраас харин ч итгэлгүй хүмүүсээс илүү хор нөлөөтэй юм. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Юудэчүүд авралыг гагтахгүй өөрсдийн үндэсний онцгой эрх гэж үздэг байсан боловч аврал бол нарны гэрэл мэт гэдгийг Христ танилцуулсан. Аврал дэлхийн бүх хүнд бэлгэлсэн бэлэг юм. Библийн итгэл бишрэл бол хэдэн номны хавцгаар хязгаарлагдсан сүмийн ханаар хязгаарлагдсан зүйл биш ээ. Шашин шүлгийг дуртай цагтаа өөрийн хувийн ашиг тусын тулд гаргаж ирэн ашиглажгаад дараа нь хоош нь чимээгүй тавьдаг зүйл байж таарахгүй. Шашин шүлэг нь өдөр тутмын амьдралыг ариусгаж бидний амьдралын үйл хэрэг хийгээд нийгмийн бүхий л харилцаагаар илэрхийлэгддэг байх ёстой. Жинхэнэ зан чанар гадаад байдлаар бүрэлдэн тогтож гадаад байдлаар илэрдэггүй. Харин хүний дотроос гэрэлтдэг зүйл билээ. Хэрвээ бид бусдыг зөвхт байдлын замд оруулахыг эсвэл өөрсдийн зүрх сэтгэлд энэхүү зарчмуудыг чамд захих ёстой. Бид итгэл бишрлээ шашны онлоор тухаглаж болох боловч бидний бодит амьдралаар харуулж байгаа итгэл бишрэл үнний үгийг бусдад батлан харуулж байдаг. Амьдралын тууштай хэм маяг ариун яриа хөөрөлдөн хэлбэрлэлтгүй үнэнч зан өгөөмөр тусч зан бурханлаг үлгэр жишээ.
Энэ бүхнээр дамжин энэ дэлхийд гэрэлгээгээ түгэн дэлгэрдэг юм аа. Есүс хуулийн заалт бүр дээр гүн гүнзгий анхаарал хандуулдаггүй байсан боловч хуулийн заалт шаардлагуудыг өөртгөөр ирсэн мэт сэтгэлийг сонсогчдод төрүүлэхээс зайлсхийдэг байв. Түүнийг тагнуулахаар ирсэн этгээдүүд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн гажуудулж болох ямар ч үгийг буруугаар ашиглахаар шүүрэн авахд ямагт бэлэн байгааг тэр мэдэж байлаа. Тэрээр өөрийн энэ үгийг сонсож байгаа олон хүмүүсийн элдв санаархлыг мэдэж байсан бөгөөд Мосегоор дамжин тогтсон шашин шударга ёс заншлуудад эргэлзээ төрүүлэхүйц зүйл ярьдаггүй байв. Есүс ёс суртахууны болон ёс заншлын хуулиудыг Христ тогтоож өгсөн. Тэрээр өөрийн тогтоож өгсөн заавар сургаалт итгэх итгэлийг алдагдуулахаар ирээгүй юм аа. Тэр хууль хийгээд ич үзүүлэгчдийг гүнээ хүндэтгдэг байсан учраас чухамгүй юудэчүүдийн бодол санааг боогдуулж буй ёс заншлын хан хэрмийг нураахыг эрмэлзсэн хэрэг. Тэрээр хуулийн худал хуурмаг тайлбаруудыг эсэргүүцэж еврейчүүдэд даалгаж өгсөн хамгийн чухал үннийг үл тоомсорлохгүй тулд дагалдагч нараа бүхий л хүчээр хамгаалж байв. Фарисеучуд хуулийг чанд сахидаг гэж бардамнах боловч түүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрхэн хэрэглэхийг даанч бага мэддэг бөгөөд аврагчийн үгийг тэд тэрс буюу хуурмаг үзэл хэмээн үзэж байлаа. Тэр үнний дээр овоолсон элдв хогийг шүүртэн цэвэрлэхэд тэд харин ч үннийг устгаж байна гэж бодцоож байв. Тэд өөр хоорондоо Есүс хуулийг уландаа гიშгэж байна гэж хов чив болгон ярилцаж байлаа. Тэрээр тэдний бодол санааг таньж мэдээд тэд нарт хандан хуулийг эсвэл иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болохоор намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болохын тулд бас харин гүйцэлдүүлэхийн тулд би ирсэн гэж хариулав. Есүс үүгээрээ фарисеучуудын бодол санааг няцаав. Тэрээр харин жөөрийг нь зөрчлөө хэмээн буруутгаад байгаа хуулийн ариун заалт шаардлагуудыг хэрэгжүүлэх гэж ирсэн хэрвээ Бурханы хуулийг өөрчлөх юм уу цуцалж болдогсон бол Христ гэм нүглийн үр дагаврын төлөө зовох шаардлагагүй байх байв. Тэрээр хууль хүнд ямар холбоотой болохыг танилцуулах гэж ирсэн ба түүнийг өөрийн хуулийг дуулууртайгаар биелүүлж байгааг амьдралаараа үзүүлэхээр гэж ирсэн юм аа. Бурхан хүнийг хайрладаг учраас ариун тогтоолуудаа бэлгэлсэн юм. Гэмнүглийн үр дагавруудаас бидийг хамгаалахын тулд тэр бидэнд зөвхт байдлын зарчмуудыг нээж өгдөг юм аа. Хууль бол Бурханы бодол санааны илэрхийлэл билээ. Тэрхүү хуулийг Христ дотор хүлээн авах юм бол тэдгээр нь бидний хүсэл бодол болон хувирдаг. Түүний хууль бидний ердийн хүсэл эрмэлзэл дур сонирхлоос дээр өргөж гэм нүгэл рүү хөтлөх сорилтуудаас холдон хөндөрүүлдэг. Эзэн бидний биднийг аз жаргалтай байлгахыг хүсдэг тул хуулиудаа өгсөн. Бид энэ хуулийг дагаж мөрдснөөр баяр жаргалыг олно. Есүс мэдлэгэд Тэнгэрлэгч нар дээд өндөр алдар нь Бурханд байх болтугай. Доод газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай хэмээн дуулах үедээ түүний өндөр дөрвөж алдаршуулсан өргөмжлөөрөө ирсэн хуулийн зарчмуудыг ингэж тодорхойлсон юм. Эзэн Синай уулнаас хуулиа зарлан тунгаглахдаа хүмүүсийн гэм нүглийг мэдрүүлэхийн тулд өөрийн ариун зан чанараа мэдүүлсэн. Хүмүүст гэм нүглийг мэдүүлж аврагч хэрэгтэй болохыг танилцуулахын тулд хуулийг өгсөн. Энэ нь хуулийн зарчмууд хүний зүрх сэтгэлд ариун сүнсээр биелэлээ олсон цагт дээрх өөрчлөлтөд биелнэ. Хуулийн энэ үүрэг өнөөдөр ч гэсэн хэрэгжих хэрэгтэй байна. Хуулийн зарчмууд Христийн амьдралд тодорхой ажиглагдсан харагддаг. Бурхны ариун сүнс бидний сэтгэл зүрхэнд нөлөөлөх үед Христийн гэрэлтгээ хүмүүст түүний цусаар ариусгах зөвхт байдлын замнах хэрэгцээг ойлгуулан мэдрүүлэх цагт хуулийн зарчмууд бидний Христ рүү ойртуулах үүргээ гүйцэтгэж бид итгэлээрээ зөвтгөгддөг. Эзний хууль нь төгс төгөлдөр сэтгэлийг сэргээдэг. Тэнгэр газрыг алга болтол бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг ганц ч зураас алга болохгүй хэмээн Есүс альцсан. Тэнгэрт гэрэлтэгч наран гიშгэлж буй хатуу газар дэлхий эзний хууль хизээж өөрчлөгдөшгүй мөнх гэдгийн баталгаа юм. Тэнгэр газар алга болох боловч Бурхны хуулиуд өөр дорших юм. Хуулиас өчүүхэн зураас ч алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ. Есүсийг Бурхны хураг хэмээн бэлэгдсэн дүрслэл, ёс заншлууд түүнийг үхлээр дамжин биелэлээ олох үед хэрэгцээгүй болох ёстой байв. Гэвч 10 хуулийн зарчмууд нь Бурхны хаан суудал адил хувиршгүй юм аа. Эзний хууль тушаал төгс төгөлдөр. Учир нь түүнийг гажуудуулсан үйлдэл бүр бузар муу билээ. Бурхан тушаалыг үл тоомсорлож бусдад тийхүү хандахыг зааж сургасан хүнийг Христ буруутгадаг.
Аврагчийн хуулинд дуулууртаа хандаж буй амьдрал хуулийн шаардлагыг биелүүлэх боломжтойг баталгаажуулдаг. Хүн төрөлхтөө хуулийг сахин биелүүлэх чадвартай ба хэрэв хүн хуулийг дуулууртаа дагах юм бол зан чанарын хувьд төгс төгөлдөр болохыг тэрээр баталгаажуулсан. Түүнтэй адил хуулийг сахиж буй бүхэн хуулийг ариун зөвхт бөгөөд сайн гэж хүлээн зөвшөөрч байгааг тунхагладаг. Нөгөө талаас Бурхны тушаалыг зөрчигдөд хуулийг шудраг бос бөгөөд дагаж мөрдөх боломжгүй гэж үздэг сатааны шүүмжлэлийг дэмжицгээдэг. Ингэснээр тэд хууран мэхлэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцож Бурхны гутаанд оромжилдог. Тэд бол Бурхны хуулийн эсрэг анх болсон бузар нэгний үр хүүхдүүд юм. Тэднийг деваатанд оруулах юм бол тэнд дахиад л үл нийцэл эсэргүүцлийг өдөөж орчлон ертөнцийн сайн сайханд занал хийх болно. Хуулийн нэгч болов заалтыг ухамсартайгаар үл ойшоо хэн боловч Тэнгэрийн хаант улсад орч чадахгүй. Хуулийн багш нар өөрсдийн зөвхт байдлыг Тэнгэрийн улсад орох эрхийн бичиг гэж үзэж байв. Гэвч Есүс үүнийг ямар ч үндэсгүй үн цэнгүй болохыг мэдгдсэн. Парисеучуд зөвхт байдлыг ердөө л ёс заншлыг бичлэн үлдэх үнний тухай онолын мэдлэг эзэмших хэмээн ойлгодог. Хуулийн багш нар өөрсдийн хичээл зүтгэлээр хуулийг сахин биелүүлснээр ариуссан гэж тунхагладаг байсан. Гэвч тэдний шашин шүтлэг болон зөвхт байдал хоорондоо ямар ч холбоогүй болсон байв. Тэдний ёс заншил хэдий нарийн чанд баримтдаг гэж тэд хэдийч баримталдаг байсан хэдийч амьдрал нь ёс суртахуунгүй бөгөөд бузардсан байжээ. Тэд зөвхт байдал хэмээн нэрлэж буй байдлаараа хизээш Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй байв. Үннийг хүлээн зөвшөөрөх нь зөвхт байдал юм гэж үзэх явдал гэсэн төөрөгдөл Христийн цаг үеийн хүмүүс түгээмэл байлаа. Гэтэл үнний талаар хонлын мэдлэг хүнийг авралт хөдлөхөд хангалтгүй юм гэдгийг хүний түүхийн туршлагаас харж болно. Ийм мэдлэг зөвхт байдлын үр жимсийг ургуулдаггүй. Шашны үзлийн үннийг хамгаалах гэсэн хичээл зүтгэл нь амьдралаараа илрэн харагдаж байдаг жинхэнэ үннийг үзэн ядах үйл ажиллагаатай хамт оршдог. Түүхийн хамгийн бараан хуудсууд шашны өгшөрмөл үзэлтэй сохор итгэгчдийн гэмт хэрэгээр дүүрэн байдаг. Парисеучуд өөрсдөө Авраамийн хүүхдүүд ба Бурхны тушаал зааврыг өвлөн авсан гэж бардамдаг. Гэвч эдгээр боломжууд тэднийг бие тоох харгислал, ашиг хонжоохоо, хоёр нүүр гаргахаас хол хөндий байлгаж чадсангүй. Тэд өөрсдөө дэлхий дээр хамгийн их итгэл бишрэлтэй улс гэж үздэг боловч тэдний тууштай итгэл гэдэг итгэл нь тэдний алдрын эсдийг цовдлоход хүргэжээ. Ийм аюул одоо ч нүрэлсээр байна. Ихэнх хүмүүс шашны үзэл төдий өгшөрмөл номлыг хүлээн зөвшөөрснөөр Христэд итгэж болсон гэж үзэж итгэл бишрэлийн үн цэнийг алдагдуулдаг. Гэвч тэд үннийг бодит амьдралдаа хэрэгжүүлдэггүй, үнэнд итгэдэггүй, үннийг хайрладаггүй. Тийм ч учраас үннээр ариуслаар дамжиж ирдэг хүч хийгээд өршөөл нэгүслийг хүртэж чаддаггүй. Хүмүүс итгэлээ үнэн болгож чаднаа. Хүмүүс үннийг итгэлээрээ хүлээн зөвшөөрсөн байж болох юм аа. Гэвч хэрэв итгэл нь тэдний үнэнч шудраг ээлэг төвчээртэй бие сэтгэлээ барьж чаддаг тэнгэрлэг бодол санаатай болохгүй юм бол тухайн итгэлийг эзэмшигчтэй хараал болж тэдний нөлөөгөөр дэлхий харагдана. Христийн сургасан зөвхт байдал бол зүрх сэтгэл амьдрал ахуйгаа Бурхны мэдүүлсэн хүсэл зорилгод нийцүүлнэ гэсэн үг юм аа. Гим нүгэлтнүүд Бурханд итгэж түүнтэй хамт амьд холбоо тогтоосон цагт зөв хэмээн тооцогдох болно. Жинхэнэ бурханлаг байдал тэдний санаа бодлыг өндөрт өргөж амьдралыг нь ариун болгоно. Ингэсэн цагт гадаад байдлаар илэрч буй итгэл бишрэл Христэд итгэгчийн дотоод сэтгэлийн ариусалтай нийцэж тохирох болно. Ингэсэн үед Бурханд үйлчлэхээр гүйцэтгэж буюу ёс заншлууд нь хоёр нүрд парисеучуудын шиг утга учиргүй байхаа болно. Есүс хууль тушаалуудаа тусгайчлан авч үзэхдээ тэдгээрийн гүн гүнзгий өргөн хүрээтэйгээр утга санааг танилцуулж өгсөн. Тэрээр хуулийг өчүүхэн дүдэж гажуудуулаагүй. Харин зарчмууд нь ямар өргөн хүрээтэй болохыг тайлбарлаж юудэчүүдийн өнгөцтүүдийн итгэл бишрэлийн мөхлийн аюулыг танилцуулж өгсөн. Бузар бодол санаа юм уу тачаангуй харцаар хүртэл Бурхны хуулийг зөрчдөг болохыг тэрээр тугагласан. Өчүүхэн шудраг бус явдал хүртэл хуулийг зөрчиж өөрийн ёс суртахууныг доройтулж байгаа хэрэг билээ. Аллах эхлээд санаа бодолд үүсдэг.
зүрх сэтгэлд үзэн ядах санаа бодлыг тээж аваа хүн алууршны замаар алхаж эхэлдэг бөгөөд ийм хүний тахил өргөлийг бурхан үзэн яддаг. Юудэчүүд дотроо өшөө хорсол тээж авдаг байж тэд Ромыг үзэн ядснаасаа болж ромчуудыг зүйл бүрээр буруутган доромжилсан ба тэд ийм үйлдэлээрээ бузар муу нэгнийг баярлуулдаг болсон. Тэд ийхүү өөрсдийн аюун шигтэй муухай үйл хэрэгт оруулах хөрс бэлтгэж байв. Фарисеучуд итгэл бишрэлийн амьдрал харь үндэстнүүдийн итгэл бишрэлтэй болохоор өдөөн дуудах зүйл өчүүгэнж байсангүй. Өөрсдийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг бослог гаргаж тэдний буруу үйлдэлүүдийн хариуг өс хонзон сэтгэлдээ тэлсэн бодлоо өөгшүүлэхгүй байхыг Есүс фарисеучудад сануулж байлаа. Уур бухимдал зөвтгөгдөж Христэд итгэжс ч хүртэл уур бухимдлаа зөвтгөж болдог гэдэг нь үнэн. Тэд Бурхны нэр алдар сэвтгийг үзээд түүний үйлчлэлд оромжлогдохыг үзээд гим зэмгүй улс хавчигдан гадуурхагдахыг үзээд зөвхт уур бухимдал цээжинд нь ориглох аваа. Сэтгэлийн ийм уур бухимдал ёс суртахууны мэдрэмжээс үүсэж бий болсон бөгөөд гим нүгэл биш. Гэвч ямар ч хамаагүй өдөөлтөөс шатгаалan дураараа юм бүхэнд уурлах юм уу үзэн ядаж буй хүн сэтгэл зүрхээ сатаанд нээж өгч буй хэрэг юм аа. Хэрвээ бид диваажинтай зөв нийцэлтэй бай гэвэл хорсол гомдол дайсганлыг сэтгэлээс үлдэн хөөх ёстой. Гэхдээ аврагч маань үүнийг улам давшруулан хэрвээ чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэгэн юм ах дүүд чинь байгааг сануул өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүдгээ эвлэр дараа нь нэрж өргөлөөн өрг гэж айлцсан билээ. Олон хүн Бурхны үйлчлэл үйл хэрэг дэндүү улааран оролцдог мөртлөө эвлэрч болохоос хоорондын зөрчил маргаандаа хэд автсан байдаг. Им нийцэлтэй байхын тулд боломжтой бүхнээ хийхийг Бурхан шаардаж байна. Хэрэг тэд үүнийг хийж гүйцэтгэхгүй юм бол Бурхан тэдний үйлчлэлийг хүлээн авах боломжгүй ажээ. Ийм тохиолдолд Христэд итгэгчид ямар өөрөг хүлээсэн болох нь маш тодорхой байна. Эзэн Ивэлээ бүгдийн дээр илгээдэг. Тэрээр сайн ба муу хүмүүсийг ялгалгүй өөрийн наран даалгаж хур бороогоо зөвхт байдал бус бүхэнд илгээдэг. Учир нь тэр өөрөө үл талархсад болоод бузар хүмүүс нэгүүлсэнгүй ханддаг. Тийм ч учраас тэр биднийг өөр шигээ байхыг уриалдаг. Өөрсдийг чинь харааж байгаа улсыг өрөөж байв. Үзэн ядаж байгаа хүмүүсийг ч өрөө. Тэгвэл та нар Тэнгэрийн эзгийн хүүхдүүд болно. Энэ бол хуулийн зарчим бөгөөд амьдралын их болог юм аа. Бурхны хүүхдүүдээ хүрээсэй гэж хүсч буй хүсэл бүхэн хүний хамгийн санаа бодлоос ирхэм өндөрт байдаг. Тэнгэрлэг эцэгтэй төгс төгөлдөр байдагтай адил та бүхэн төгс төгөлдөр болцоох тун. Энэ зарлиг бол нөгөө талаараа амлалт юм аа. Гим нүглээс аврах төлөвлөгөө сатааны иргэшээлээс бүрэн гаргах нөхцөлийг бүрэлдүүлэх эхлэлийг тавьж өгдөг. Христ гим нүглээ гэмшиж буй хүнийг дахин нүгэл үйлдэхээс үргэлж хамгаалж байдаг. Тэрээр сатааны үйл хэргийг устган сөнөөхийн тулд ирсэн бөгөөд гим нүгэлдээ гэмшиж буй хүн бүрт ариун сүнсийг өгч түүнийг гим нүгэл үйлдэхээс хамгаалж байдаг. Уруу татагчийн нөлөө үйл ажиллагаагаар альва муу үйлдэлийг зөвтгөдөг байж болохгүй. Христийг дагаж буй хүмүүс гэж өөрсдөө нэрлэж буй хүмүүс зан чанарын доголдол алдаа дутагдлаа зөвтгөж буйг сатан сонсоод баярлан баясдаг. Гим нүгэл үйлдэхэд өөрийн бурууг зөвтгөх байдал их нөлөө үзүүлдэг. Алив гим нүглийг зөвтгөх ямар ч боломж байхгүй. Гим нүгэлдээ гэмшиж буй Бурхны хүүхдбөрт Христтэй адил амьдрал ариун зан чанар хоёрыг эзэмших боломжийг бүрэн хангаж өгсөн байдаг. Христтэй адил зан чанартай байх нь Христэд итгэгчийн туйлын зорилго юм аа. Хүний хүүгийн амьдрал төгс төгөлдөр байсантай адил түүнийг дагалдагчид ч гэсэн тийм байх ёстой. Есүс бүх талаараа ахан дүүстэйгээ адилхан нөхцөл байдал байсан. Тэрээр бидэн шиг л мах цусан бие махбодтой төрсөн. Тэр өлсөж цангаж ядарч зүдэрч үдсэн. Хоолунд нойроор хүчээ сэлбдэг байсан. Тэр хүмүүний эдэлдэг хувь тавилан эдлэгийн сацуу Бурхны хүү мах цустай биетэй төрсөн Бурхан байв. Түүний зан чанар бидэнд шингэсэн байх ёстой. Эзэн өөрт нь итгэдэг хүмүүст би тэдний дотроос нь, би тэдний дунд алхах нь, би тэдний Бурхан болно,
тэд миний ард түмэн болно гэж айлцсан билээ. Христ бол Яаковд үзэгдсэн газар дээр суурилсан боловч оройн Диваачингийн хаалга буюу алдрын үүд хүрсэн шат юм. Хэрв энэ шатны хөл газарт нэг шат арай хүрээгүй байсан бол бид үрд мөхөх байсан. Гэхдээ биднийг ямар ч нөхцөл байдалтай байсан Христ бидэн дээр хүрч чаднаа. Тэрээр хүний язгуур чанарыг хүлээн авч хүний язгуур чанарыг ялан дийлсэн. Ингэснээр бид түүний язгуур чанарыг хүлээн зөвшөөрснөөр ялалт байгуулах боломжтой болсон. Тэрээр нүгэлт махан биетэй адил бие мах бодтой мөртлөө гим нүгэлгүй ариун амьдралаар амьдарч байлаа. Одоо тэрээр тэнгэрлэг байдлаараа Диваачингийн хаан судалд сууж буй боловч хүний язгуур чанарыг эзэмшиж байгаагийн хувьд бидэнтэй холбогдож буй юм аа. Тэрээр биднийг өөрт нь итгэх итгэлээр дамжуулж Бурхны зан чанарыг хүлээн авахыг уриалж байна. Ийм учраас бид тэнгэрлэг эцэг төгс төгөлдөр байдагтай адил бид ч гэсэн төгөлдөр болох ёстой. Есүс зөвхт байдал гэж чухам юу болохыг танилцуулж зөвхт байдлын их болог Бурхан болохыг зааж сургасан юм аа. Тэрээр дараагаар нь бодит амьдралын үүрэг даалгаврыг зааж сургав. Бид тусламж дэмжлэг үзүүлж залбирч мацаг барахдаа бусдын анхаарлыг өөртөө татаж магтаалт хүндэтгэл олж авахыг хичээх ёсгүй юм аа. Ядуу зүдүү хүний тусын тул чин сэтгэлээсээ тусламж үзүүл. Хүн мөргөж залбирахдаа Бурхантай зүрх сэтгэлээрээ харилцах ёстой. Хэрвээ чи мацаг барьж байгаа бол толгой гудаалган сэтгэлээр бүх гутарсан царай гаргаа. Парасайтчуудын зүрх сэтгэл нь бурханлаг амьдралын үл соёолох үржил шимгүй хүрс юм аа. Өөрийгөө эргэлт буцалтгүйгээр бурханд даатгаж түүнд дуулууртай байгаа хүн бурханд хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн үйлчлэлийг хийж байгаа гэсэн үг. Бид бурхантай тогтоосон холбоогоороо дамжуулан түүний зан чанарыг өөрсдөө шингээж түүнийг хамтран зүтгэгчд болгодог. Чин сэтгэлээсээ үйлчлж буй хүнд бурхны өндөр шагнал хүртээдэг. Нууцаар харагч эцэг тань чамд нээлттэйгээр шагналаа сойрхно. Бид Христийн нэгүүлслэр амьдарч байгаа үедээ зан чанарын хувьд төгс төгөлдөр болж байдаг. Хүний анх эзэмшиж байсан ариун сэтгэл зүрх сэргээгдэж эхэлдэг. Христийн сайн сайхан зан чанарууд нь тэдний дотор бий болж Бурхны дүр төрх тэд нараас гүйж эхэлнэ. Бурхан хамт алхаж ажиллаж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн царай Диваачингийн амар тайван мэдрэгддэг. Тэд Тэнгэрийн уур амьсгалаар хүрээлүүлдэг. Ийм хүмүүсийн төлөө Бурхны хаан тус бий болсон юм аа. Тэд Христийн баяр хөөргийг эзэмшснээр хүн төрлөختөн ивэлэн баяр хөөргийг мэдрүүлдэг. Тэд эзний төлөө үйлчлэх өндөр нэр хүндийг хүлээн зөвшөөрсөн ба Бурхны нэрээр түүний ажлыг гүйцэтгэх үүрэг ногдсон юм аа. Хинч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Бид сэтгэл зүрхээрээ хуваагдсан байдалтай эзэнд үйлчилж чадахгүй. Библийн итгэл бишрэл нь бусад чухал олон нөлөөнүүдийн нэг гэж тооцогдох боломжгүй. Харин ч бусдаас илүү бусдын удирдах хамгийн агуу нөлөө байх ёстой. Библийн итгэл бишрэл зотон давууны нэг хэсэг газар эмх замраагүй зураас адил байх нөлөөлдөг бус харин ч өнгө будганд даавуу бүхэлдэн дүрсэн мэт нөлөөтэй байх ёстой. Тэгэхээр энэ итгэл бишрэл нь даавууны бүх хутас хэсэг бүрийг гандашгүй гүн өнгөнд нэвчүүлсэн мэт амьдралд нөлөөлдөг байх учиртай юм. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно. Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуугаар дүүрэн байх болно. Цэвэр ариун зорилготой үнэнч байдал бол Бурхны гэрлийг хүлээн авах болцол юм. Үннийг танин мэдээ гэвэл гисэн хүн үнний нээж буй бүхнийг баяр хөөртэйгээр хүлээн авахд бэлэн байх ёстой. Ийм хүн буруу зүйлтэй ямар ч тохиролцоо хийж болохгүй. Үннийг дагах шийдвэр гаргасан мөртлөө эргэлзэж тээнгэлзсэн сатааны хуурам мэхлэлт худал хуурмын харанхуй байдлыг сонгож байгаа хэмээн тооцогдно. Дэлхийн зарчмууд болон зөвхт байдлын хөдөлсөхгүй зарчмууд нь солонгийн өнгө шиг бие биедээ уусдаггүй. Мөнхийн Бурхан дээрх хоёр зарчмыг маш тодорхой өргөн зааг хүрээг тогтоосон байдаг. Христийг дуурайхан сатаныг дуурайхаас ялгаатай ба энэ нь өдөр шөнө шиг зөрүүтэй юм. Христтэй адил амьдралаар аж төрж буй хүн л түүний хамтран зүтгэгч мөн. Сэтгэл зүрхэндээ ганц гэм нүглийг хадгалж ганц муу зуршлыг хадгалан үлтгэл юм бол тухайн хүн бүхэлдээ бузартан муудсан байх болно. Ийм хүн бузар муугийн багаж зэмсэг болох хувирдаг.
Бурхны үйлчлэгийг гүйцэтгэх сонголт хийсэн хүн бүр түүний дотор амар амгалан олох болно. Христ тэнгэрт нисэж буй шувууд талд ургаж буй цэцэгсийг иш татан Бурхны бүтээсэн бүтээлүүдийн талаар ухан бодохыг уриалсан. Та нар тэднээс үлэмж илүү үн цэнтэй биш гэж тэр хэлсэн. Альва амьтанд тавьж буй агаарал халамжийн хэм хэмжээнд тухайн бүтээлийн эзэлж буй байр суурь хэм хэмжээтэй тохирч байдаг. Бүхнийг хангагч нэгэн өчөөхөн болжмрын төлөөч санаа зовдөг. Тал хээрийн алаг эрээн хевс шиг бүрсэн өнгөнгийн цэцгэс зүлэг ногооч тэнгэр эцгийн агаарал ивэл багтдаг. Агуу их зураач сараан цэцгийг нь анхаарч Соломоны алдар сурж авахлагч илүү үзэгсэлтэй сайхан болгосон. Тэгвэл Бурхны алдар дүр төрх болсон хүний төлөө тэрээр юутаач зүрлэшгүй их санаа тавьдаг гэж бодно. Тэрээр хүүхдүүдээ өөр шигэн зан чанартай байлгахыг хүсдэг. Нарны цацраг цэцэгсийн дэлбэг солонгоруулан гээгүүлдэг шиг Бурхны зүрх сэтгэлд өөрийн зан чанарын үзэгсэнтэй байдлыг гэрэлтүүлэн гээгүүлдэг. Христийн хаанчлалын хайр зөвхт байдал амар таймныг сонгосон хүмүүс түүнийг бүхнээс илүү чухалчилснаар дээд ертөнцтэй холбогдож энэ амьдралд нь хэрэгцээтэй ивэл бүхэн тэднийх болон хувирдаг. Бурхны ивэл хайр буюу амьдралын номонд бид бүгдд нь зориулагдсан хуудас бий. Энэ хуудсанд бидний амьдралын бүхий л нарийн ширийн зүйлс тэрч байтугай толгойтой усны маань тооч бий. Эзэн хүүхдүүдээ хизээж мартаж оюун ухаантаа умартдаггүй. Маргаашийн тухай бүү санаа зовогтун. Бид өдөр бүр Христийг дагах ёстой. Эзэн бидэнд маргаашийн хэрэг болгох тусламжийг илгээхгүй. Тэрээр хүүхдүүдтэй амьдралын бүх замыг нэг доор нээж өгдөггүй. Эс тэгвээс хүмүүс самууралд орох байсан. Эзэн тогтоож чадах, хэрэгжүүлж чадах зүйлсийг л бидэнд танилцуулдаг. Тэрээр бидний өнөөдрийн хэрэгцээнд зориулан хүч чадал цэцэн мэрэгэн байдлыг өгдөг. Харин та нарын хэн нэгэн мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Шүүгдэхгүй тулд чи бүү шүү. Өөрийгөө бусдын дээр бүү тавигтун. Өөрийгөө бусдыг шүүгч гэж бүү томилон тогтоо. Та бусдын хүсэл зорилгыг нарийн нэгт мэдэхгүй тул бусдыг шүүх тунгаах чадваргүй юм а. Бусдыг шүүх үедээ та өөрийгөө яллаж байдаг. Та бусдыг шүүх үедээ сатаандаа хамтран ойр дотныхоо хүмүүсийг буруутгах ажлыг хийж гүйцэтгэдэг. Эзэн та нар итгэл дотор байгаа эсгээ шалга. Өөрсдийгөө батал гэж хэлсэн билээ. Энэ бол бидний хийх ёстой ажил. Хэрэв бид өөрсдийгөө зөвшөөрсөн бол шийтгэгдэхгүй байх байсан. Үржил шимтэй мод үржимсээ өгдөг. Үржимс нь идэх боломжгүй хиндэж хэрэггүй бол тэр муу мод мөн. Үүн лүгэ адил бидний амьдралаараа ургуулж буй үржимсэнд бидний зүрх сэтгэлийн байдал болон зан чанарын төгс төгөлдөр байдлыг гэрчлэн харуулдаг. Сайн үйлс хизээж авралыг худалдан авч чадахгүй. Гэхдээ сайн үйлс нь хайраар амьд сэтгэлийг ариусгагч итгэлийг гэрчлэн харуулдаг юм а. Бид сайн үйлс бүтээснээрээ мөнхийн шагналыг хүлээн авдаггүй боловч Христээс хүлээн авсан уучлал нэгүүлслийн хэмжээгээр бидний сайн үйлс хэмжигдэх болно. Христ хаанчлалынхаа зарчмуудыг ийхүү тодорхой болгож өгөөд эдгээрийг амьдралын удирдан зохицуулагч аваа журам болохыг нь танилцуулсан. Эдгээр үйлээ сайн ойлгуулахын тулд тэрээр сургаалт зөвлөл ашигласан. Тэрээр та нар миний үгийг сонсох нь хангалттай биш ээ. Та нар дуулууртай байдлаараа эдгээр зарчмуудыг зан чанарынхаа үндэс болгох ёстой. Өөртөө итгэж найдана гэдэг бол баттай бус элсэн суурь юм а. Хэрвээ та нар хүний онол нээлтэн дээр байшингаа бариул байшин чинь нурна. Түүнийг чинь уруу татал сорилтын салхи хийсгэн нураана. Миний зааж буй зарчмууд бол мөнхөд оршин тогтнох болно. Намайг хүлээн авч миний үгэн дээр байшингаа барь гэж Есүс хэлсэн. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч альваа хүн хадан дээр байшингаа барьсан мэт мэрэгэн хүнтэй зөөрлөгднэ. Бороо орж үер бууж салхилж байшин нүцэн боловч тэр нь нурсангүй.